Сайн байцгаана уу хүмүүстэй морь уурч гал бодрох байна. Channel 11 телевизээс хөгжим сонирхогч та бүхэндээ зориулан өргөдөг 440 Гц морь уурын хичээл маань шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн хуур аваад надтай хамт шинэ аялгаугаа сураарай. Өмнөх дугаараараа та бүхэндээ Бурайд ардын дуу Хөдөр дунгуй нутаг дууг зааж өгсөн бол өнөөдөр Глинкийн дуу хэмээх зохиолыг заахаар бэлдсэн байгаа лээ. Ингээд бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. Глинкийн дуу зохиол маань 4-2 хэмжээтэйгээ тактанда 2 тоолно гэсэн үг. 1 2 гэж. За одоо тоглож үзцгээе. Хамгийн ихний өнгө бол сойл өнгө байгаа. Сойл өнгөө одоо 1-р хуруугаар дарах хэрэгтэй байна. Дараагийн өнгө маань доо байгаа. Доо руу шилжихдээ 1-р хуруугаар шууд адилхан 1-р хуруу авч байна. Дараагийн өнгө нь бас адилхан доо. Дараагийн өнгө ми бэмэл. За энийг болохоор сойл доо гэдгээ нэг хуруугаар авахаас гадна нэг номонд авч байгааг та бүхэн анзаараад энэ бол легатор холбогдож байна. Дараагийн өнгө маань доо ми гэсэн өнгө байна. За энэ одоо энэ ихний тактаа тоглож үзье. Би бэмэл өнгөө 4-р хуруугаар авч байна. За дараагийн өнгө маань дахиад ми байгаа. Мигийн яг одоо завсар галгүй 3-р хуруугаар дарахад ре өнгө дуугарна. Ре өнгөө бас адилхан ми ре гэдгээ легатор холбож байна. Дараагийн өнгө нь ре доо. Дараагийн гişэр руугаа шилжихдээ адилхан өнгөөр яваад байгааг та бүхэн анзарч байгаа. Сойл доо дахиад явж байна. Ми дахиад явлаа. Ре орлоо. Ре дахиад яваад доо. За тоглож үзэхээр илүү ойлгомжтой болох бах. За дараагийн гişг маань одоо тохиолдлын тэмдгээр си пикар өнгө орж байна. Энэ болохоор гам дээр си фа соль я си бемол гээд сигийн одоо яг дээдлэлт нь завсаргүй дарахад си пикар өнгө байгаа. Энэ ийм өнгө орж байгааг та бүхэн анзаараарай. За энэ дээр болохоор шинэ хэмнэл орж байна. 8-д одоо дараагийн гişг нь 16 гişг шүү. Нэг тоолоход 3 өнгийг тоглоно гэсэн үг. Дараагийн өнгө нь адилхан хэмжээний хувьд бол адилхан. Нэг тоолоход 3 өнгөд орж байна. Одоо энийг бол дандаа салгаж байна. Энийг одоо хэмнэлийг та бүхэн сайн ойлгохгүй бол гамны шишээн дээр одоо тоглож үзүүлье. Нэг татаад 2 түлхээд татж байна. Да гэсэн хэмнэлтэй байгаа. За зохиол дээр гээд оръё. Си пикар өнгөө 1-р хуруугаар авлаа. Доо өнгөө болохоор 2-р хуруугаар авч байна. 1 гэж тоолоход 3 өнгө байна гэсэн үг. 8-д дараагийн 2 гişг нь 16 гişг байна. Хурдан тоглоно гэсэн үг. Тэгээд дараагийн өнгө маань доо гэсэн 2 өнгө байна. За одоо энэ үдсэн ихний хэсгээ эхнээс нь тоглож үзвэл та бүхэн ойлгомжтой байх. 1 2
дараачийн аялгаа маань яг адилхан энэ аялгаагаа давтах хэрэгтэй байгаа. 1 За энэ хүртэл бол зохиол маань ингэж явж байна. За дараачийн одоо аялгаа орж байна. Энэ болохоор дахиад сойлоос эхлээд дараачийн юм маань сив молимгоо. Дахиад сойл дээр 1-р хуруугаар авлаа. Дараачийн гişг маань сив мол дээр бас адилхан 1-р хуруу одоо лигатор олж байна. Дараачийн гişг нь адилхан сив мол. Тэгээд дараач мив молыг одоо лигатороос олж байна. Энэ бол аялал одоо хэмнэлийн хувьд бол адилхан. Аялал нь бол жоохон ялгаатай байгааг та бүхэн анзаараарай. Дахиад мив молоо татаад доогоо 1-р хуруу авч байна. Тэгээд дараагийн маань сив молонгийг 1-р хуруу. За эхний хэсгээ дахиад одоо даанаар үзье. 1-р хуруу авлаа. Дараагийн гэж гэсэн 1-р хуруу авч байна. Сив молоос одоо 4-р хуруугаар мив мол авч байна. Дахиад мив мол. Одоо дараагийн гişг рүүгээ шилжихдээ одоо өнгөө давтаад явж байгааг та бүхэн анзаарай. Сойс хийгээд дахиад сигээсээ ми авлаа. Тэгээд мигээсээ до өнгө авлаа. За тогож үзцгээе. Sol си ми до. За дараагийн гişг маань адилхан сойл байгаа. Ингэж явчаад дараагийн гişг сив мол. Сив мол 1-р хуруу аваад доо дээрээ. Дахиад доо. Яг адилхан байна. Си до си. За энэ хүртэл дахин тоглож үзцгээе. За дараагийн гişг маань сул одоо багтаа фаанг авч байна. Фа сив молонгоо одоо 4-р хуруу авч байна. Энэхүү одоо зохиол минь найруулсан танаас нь бол одоо яв молонгоо орж байгааг та бүхэн анзаарч байгаа. Яг сойл өнгөнийхөө одоо завсар гаргадгүй 2-р хуруугаар доотлолтод дарахад яв молонд орж байгаа. Тэгээд ля сойл. За энэ хүртэл тоглож үзье. За одоо та бүхэндээ эхнээс нь тоглож үзүүлвэл аялал нь илүү ойлгомжтой болох байх. За энэ хүртэл хамтдаа үзлээ. Одоо дараагийн хэсэг маань эхэлж байна. Дараагийн хэсэг маань бас адилхан сойл өнөөс эхэлж байна. 1-р хуруугаар. Шууд сойлосоо доо хүртэл 1-р хуруугаар адилхан аваад мив молонгоо 4-р хуруугаар аваад одоо сив мол уцруугаа
шилжээд соёл хүмүүдэрээ дарах хэрэгтэй. Фа соёл гэдэг өнгөө 2 дугаар ургуул. Ми бол өнгөө 4 дугаар хуруугаараа дараад одоо лигатор холбостой байгаа. Соёл өнгө маань одоо 2 дугаар ургуураа дарж байна. Дахиад соёл дээр дамжаад одоо дараа чиг шиг орж байна. Соёл фа гэдгээ 4 дугаар хуруугаараа аваад фагасаа ми рүү бас шилжиж байна. Тэгээд эргээд ре өнгөө мигийн яг дээдлэлт нь тавсар гаргалгуу дарахад ре өнгө дуурж байна. Одоо ре өнгөө 8.16-ийг хэмнэл түрүүний одоо гамны шийдвэр үзсэн 8.16 хэмнэл маань орж байна. Нэг тоолоход 3 гişиг гэсэн үг. Нэг и гэдэг дээр 2 гişиг байна. Нэг ре өнгө авлаа. И гэдэг дээр нь ре до хийж байна. Дараач гişиг маань түрүүний үтсэн си бикар өнгө. Догийн доогныхоо яг дээдлэлтэн завсар гаргалгүй дарахад си бикар өнгө байгаа. Си доор гэж байна. За тэгээд хамгийн сүүлийн маань адилхан доо. За сүүлийн хэсгийг дахиад хамтдаа үзцгээе. Соёл доо ми бол өнөө 4 дугаар хуруугаараа дарлаа. Ми соёл энэ яг лигатор холбож байгаа. Дараач өнгө маань соёл дээр дахиад дараад соёл фа дараач өнгө рүүгээ шилжихтэл одоо эхний өнгөө давтаад одоо шилжээд байгааг анзаараарай. Ми соёл гэчээ дахиад соёл дараач өнгөр нь фа дахиад орж байгаа. Тэгээд ре нэг и 2 и гэдэг дээр 8.16-т хэмнэл байна орж байна. За зохиол маань ийм жижиг хэлбэрийн ийм тоглоход хэлбэр зохиол байгаа. Ингээд хамтдаа эхнээс нь тоглож үзцгээе. Зохиол маань бол сургууль хэлбэр энэ жижиг хэлбэрийн зохиол байгаамаа. Өнөөдрийн заасан гэлэнгийн дуу зохиол маань ерөөхдөө юм жижиг хэлбэрийн зохиол байгаа. Ингээд одоо та бүхэндээ баруун гар буюу нумны хуваарлт иштрийн талаар илүү тодруулж хэлж өгье гэж бодлоо. За ингээд эхний өнгө маань эхний 2 өнгө маань лигатор холбогдож байна. Нэг номонд 2 нот явж гэсэн үг. Лигатор холболоо. Дараачих нь ч гэсэн адилхан. Нэг татхад 4 өнгө явж гэсэн. Нэг татхад 2 өнгө, дараачихтаа 2 өнгө. Дараачих нь адилхан. Дандаа 2-2-оор нь одоо лигаталж гэсэн үг. Энэ одоо дараагийн гişиг маань болохоор шинэ хэмнэл орж байгааг та бүхэн анзаараарай. Нэг гэж тоолоход 3 гişиг.
эхний гişг нь удаан, дараагийн хоёр гişг нь хурдан байна гэсэн үг. Дараагийн нь адилхан. Нэг та бүхэн ойлгохгүй бол яг зөвхөн энэ хэсгийг дахин давтах юм бол илүү ойлгомжтой байх. 1 И 2 И гэхэд гişгүүд маань орж байна. 1 И гэдэг дээр нь хоёр өнгө. Тэгээд дараагийн хоёр гişг маань дөрөвт гişг учраас нэг номонд. Яг энэ одоо аялгаугаа адилхан давтаж байгаа. Одоо 8-16-ийн хэмнэл маань нэг татахтаа удаанаар татаад дараагийн хоёр гişг маань бол саяны энэ татсан хэмнэлээ яг хувааж нэг гэсэн үг. 1 И гэдэг дээр нь хоёр гişгэ явж байна. 1 И гэдэг дээр нь хоёр гişг явж байна. За өмнө өрөлтийн хувьд бол энэ бол легато салгачааг та бандарж байгаа. За дараагийн хэсэг бол адилхан легаттай хэсгүүд явж байна. Дөрөвт гişг бол одоо легатор холбоогүй учраас нэг номонд 1 2 И гэж явж байна. За дараагийн хамгийн сүүлийн хэсэг бол бас адилхан легатор явж байна. Тэгээд түрүүний үтсэн 8-16 хэмнэл байна. Штрих буюу номны хуваарлтын хувьд бол ийм байна. Одоо бүгдээрээ эхнээс нь хамтдаа тоглож үзцгээе. Өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Өнөөдөр үзсэн Гэлинкийн дуу нэг зохиолоо та бүхэн тасгал сургалтаа сайн хийгээрэй. Ингээд дараагийн дугааруудаар илүү олон сонирхолтой хөгжмийн бүтээлүүд болон ардын дуу татлаг зэргийг заах болно. Ингээд дараа уулзлаа. Баяртай үзэгчдээ.